Галзуу кино сувагтан тавтай морил. За бүгдээрээ тавлаг сайхан манайхан. Энэ ундад борооно штэ та нартай 2022 онд гарч байсан Full Metal Alchemist The Revenge of Scar гэдэг нэртэй галзуу киног ярьж өгөхөр сонголоо гэж тэгэхээр ижил нэрт манга анимийнх нь live action кино юм байна лээ. За тэгэхээр энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарын маань хамтрагчаар бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипс аваад задлаад хоч. Та нар маань тэгээд галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас сабаа дараагүй бол сабаа дараад нэг дээрээ гэж. Ингээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За харанхуйд нэг бүрх малгайтай эрхэм явж угаад гүүрэн дээр нэг үл таних хүнтэй таарч угаагаар кино эхэлнэ. Жорьо Команчео. Тийм ээ, би байна. Чи чинь иш болон хүн байх нэ. Бурхнаас төөрч одсон алхимч чи өхүүл зохилтой. Намайг халз тулаанд дууддаг чи их зоригтой юм. Би бол монгон алхимч. За ингэж хашгираад Жорьо дээрч тэдний хооронд ширүүн тулаан өрнө. За тэгээд үр солигдоход галт тэрэгний буудлын дээр нэг том биетэй төмөр хүн дагуулсан залуу гүйж яваа харагдана. Дагуулж яваа төмөр хүн нь том биетэй ч залуу хүү шиг хоолойтой бас нэлээд ээлдэг нэгэн болгоно бие авч яваа байдлаас нь ээлэрхий. Гэвч тэд хоорондоо маргаж угаад галт тэрэгнээс хооцрох шахлаа. Нөхдүүд бол ах トゥ хоёр юм байна. Ахыг нь Эдвард буюу Эд, харин төмөр биетэй дүүг нь Альфонс буюу Аал гэнэ. Тэд гүйсээр арайхийн галтэргэнд ороод иртэл газар нэг залуу хэвтэж байна. Залуу их үлдсэн учраас тэдэнтэй хамт суугаад авч явсан бэлуунуудыг нь бүгдийг нь идчихлээ. Залууг Лин Яо гэнэ. Алс голын шин улсаас ирсэн тэр алхим сурахаар ирсэн нь энэ байж. Шин улсад алхимыг ариусгах урлаг гэж нэрлэдэг талаар тэр мань хоёрт ярьж өгдөг. Тэгээд бас мөн хэмиг олохын тулд философчийн чулууг хайж яваага хэлээд хаа нугаг нь мэдхүү гэхэд цаад хоёрын царай барайж мэдэхгүй гэж мэдэн бодолцгаана. Тэгээд эднийг явах гэтэл нөхөр замыг нь хааж тэр чулуу гэр бүлд нь хэрэгтэйг хэлсэнд цаадуулан замаас нь холдохыг шаардлаа. Тэгсэн буу барьсан дээрэмчид ороод ирлээ. Тэдний араас буун гартай толгойлогч нь орж ирээд нэг цэргийн офицерыг хайж угаагаа хэлж тэрийг гаргаж өгвөл зорчигчдод ямар ч аюул учрахгүй гэж амлаж байна. Гэвч тэднийг холдож амжаагүй байтал багтаа хоёр хүн ирээд яах ихэн зургүй зүйл дуусгасанд маань хэд гайхна. Эднэр чинь хин гэж нүвэ. За хэлэхгүйсэн ч болно доо. Дүү бид хоёр нөгөө галт тэрэг рүү явлаа. Тэгсэн нөгөө багтаа хүмүүс замыг нь хаагаад явуулсангүй. Гэтэл тэр хоёр багтаа хүн Лин Яотай хамт яваа болж таарна. Тэгээд Лин Яо тэрнийг философчийн чулууг хэлбэл явуулна гэж шахсанд Эдал хоёр татгалцсан. За тэгээд нөхдүүдийн хооронд дулаан өрнөнө. Хэсэг үдсний эцэст Эдвард нэгийг нь бариад авсанд цаадах нь тесрэх бөмбөг гаргаж ирээд галт тэргийг дэлбэлчихнэ. Иннээс болоод амиа алдах шахсан Эд уурлаад бөмбөг дэлбэлсэн багтаа хүн лүү дахиад дайрч багийг нь хаг зогсонд тэр нь эмэгтэй хүн байж таарсанд гайхнаа. Энийг нь ашиглаад нөгөө эмэгтэй дахиж бөмбөг дэлбэлээд тэндээс суугтаад алга боллоо. Дэлбэрэлтийн долгионд шидэгдсэн Эдийг галт тэрэгнээс унахын даваан дээр нэг офицер татаж авнаа. Гэвч тэр хүн цэргийн офицер биш, офицерын дүрд хувирсан Энви болохыг Эд танилаа. Тэгсэн тэднийг дөнгөж ярилцаж эхэлж байтал Лин Яо хоёр туслахтайгаа ирлээ. Тэгэд Энви рүү дайрч шархтуулсан ч Энви тэр дөрөө эдгэрхийг хараад гайхна. Гайхах хэрэггүй. Энви бол хомонкурус. Тэгэхээр өөхөхгүй гэсэн үг. Тэгвэл өөхөшгүй мөнгө байх нэ? За тэгэж хэлж болох юм байна.
Энийг сонсон Лин Яо баярлж нөгөө хоёртоо Энвиг амьдаар нь барихыг туушаалаа. Тэгээд эмэгтэй нь Энвиг мөргөж хамт галт тэрэгнээс унахад нөгөө хоёр ч тэндээс үсрээд буунаа. Галт тэргэнд орж ирсэн хойно Эд түрүүний буута дээрэмчдийг барьж хүлээд ойрхон ирж байгаа төв буудал дээр цагдаа нарт хүлээлгэж өгөх гэж байлаа. Тэгсэн нөхдүүд галт тэрэгний тоормзыг эвдсэн учраас галт тэрэг төв буудлыг цөм дарих эрсдэл үүсдэг. Тэгэхээр сандарсан ах トゥ хоёр галт тэрэгний зүтгүүрлөв хөдөлсөн ч нөгөө дээрэмчин тэднийг гиндүүлж түлхээд галт тэрэгнээс унгаачихна. Ингээд аргагүй байдалд орсон Эд галт тэрэгний замаас барьж аваад тусгай хүч ашигласанд галт тэрэгний замаар цахилгаан гүйж байснаа төв буудлын хэсэгдэх зам өөрөө газраас хөндөрөөд дээш өргөгдлөө. Удалгүй ирчээрээ ирсэн галт тэрэг өргөгдсөн замыг дагаж дээш өгсөд галт тэрэгний шилэн таазыг мөргөөд зогсоно. Энийг харсан ах トゥ хоёрын санаа саяныг амарлаа. Галт тэргэнд үүмэн дэгдээсэн дээрэмчдийг цэргүүд бариад явахдаа зэрэгцээд хоёр офицер мань хоёр дээр ирлээ. Хой фул метал. Биднийг угтах хөдөлгөх хүсээгүй юмсан. Та хоёрыг зорж ирээгүй. Энэ хоёр дээрэмчдийн нэг цэргүүдийн гараас мултраад ирж явсан хоёр офицер руу буудсан ч тэдний нэг нь амжиж уртаас нь галаар буудаад тэрнийг унгадаг. Би бол Рой Мустанг. Дүлийн халих хэмж. Хурандаа цолтой. Сайн тогтоогоод аваарай. Энэ үйлчлэгийг нь харсан цэргүүд бүгдээрээ гайхсан бол тэднийг удирдах байсан ахлах дэслэгч ийм зүйлийг харж дассан шинжтэй тоохгүй байлаа. Тэгээд цэргүүд жигссэнд галт тэрэгнээс нэг том дарга гарч ирэхийг хараад дээрэмчдийн хайгаад байсан офицер нь үнэн хэрэгтээ жирийн офицер биш, Амастрисийн Фюрер Брэдли болохыг Эд ойлгоно. Тэгээд мань хоёрын хажуугаар зөрөгтөө Брэдли Эдийг сайн ажиллалаа гэж магтсанд мань хоёр баярлнаа. За тэднийг ирэхэд хурандаа Рой тэдэнд орон даяар төрийн алхимчдыг цоврал алуурчин хөнөөж байгаа талаар мэдэгдэнэ. Төвийн хэмжээнд 5, улсын хэмжээнд 10 алхимч амиа алдсан. Алуурчин дандаа хуучны туршлагатай чадварлаг алхимчдыг алж байснаас гадна тэрнийг духан дээр том сорвтой гэхээс өөр таних тэмдэг байхгүй байлаа. Тиймээс тэд алуурчныг сорвт гэж нэрлэх болсон байж. Ингээд сорвтын аюулаас мань хоёрыг хамгаалахын тулд Рой тэдний хамгаалагчаар хоёр цэрэг гаргаж өгнө. Гэвч мань хоёр тэндээс гарсан даруйдаа хамгаалах ёстой цэргүүдээсээ бултнаа. Тэгээд тэднээс зогтож нэг хашаа давтал цаана нь байсан нэг охиныг дараад унгаачихна. Сандарсан Эд ч охиныг босгоод бяцхан пандатай нь хамт хооллож тэнхрүүлсэнд охин өөрийгөө шин улсаас ирсэн Мэй, харин пандага Шио Мэй гэж танилцуулдаг. Тэгсэн охин ч бас философчийн чулууг хайж байгааг сонсоод Эд гайхлаа. Тэгээд Эд тэрэнд амийг нь аварсанд талархах хэрэггүй гэж хэлдэг. Ялаа гэж дээ. Чи миний дээрээс дарж алгашаахсан. Харин чи миний амийг нь аварсан ачтан бол Альфонс Баатар. Харин давжин амтан чи юу ч хийгээгүй шүү. За тэгсэн Эд галзууртлаа ууралж Мэй рүү дайрсанд Мэй ч хар хурдаараа зугтаалаа. Учир нь нөхөр давжаа гэдэг доромжллыг тээсэж чаддаггүй ээж. Тэгэд Мэй зугтсаар нэг юутантай хүрэн бүхий хүний ард ороод нуугдсанд Эд ч яаж чадлагүй буцаад явна. Тэгсэн Эд тэндээс холдож амжаагүй байхдаа өмнө нь бултсан байсан хамгаалагч цэрэгтэйгээ таарчихлаа. Цэрэг Эдийг Эдвард Элрик гэж дуудахыг харин хүрэмтэй нууцлах хүн сонсоод шууд хүрээд ирд юм байна. Эдвард Элрик, фул метал алхимч. Тэгсэн нөхрийг харсан цэрэг сандарч бууга гаргах гэсэн ч тэрнийг сахилгаанаар цохиулаад унаглаа. Тэгсэн Эд аал хоёрч зүгтаацхан. Тэгээд нэг нарийн гудамжинд ороход аал газарт гараа хүргэж зузаан хан босгосон ч сорвт тэр ханыг цөм зохиод ороод ирсэнд мань хоёр дахиад зүгтах гэж оролдоно. Гэвч сорвт замыг нь хаасан байна. Чи хий юм бэ? Яагаад алхимчдыг устгах гээд байгаа юм? Бүтээдэг нэгэн байхад устгадаг нэгэн бас байдгийн. Би бол бурхны тэнгэрлэг шүүлтийн хэрэгсэл. Тэгвэл тулалтахаас өөр харахгүй юм шүү дээ. За ингээд тэд сорвт руу дайраад орсон ч нөхөр ихний дайралтаараа аалын хажуу цөм цохиж тулалдах чадваргүй болголоо. Эд дайрсан ч сорвт төмөр гарыг нь бууд цогтөг. Би эхлээд чиний энэ ядаргаатай төмөр гарыг үгүй хийн. Одоо чиний бурханд залбирах цаг. Чи зөвхөн намайг л алахыг хүсэж байгаа юм уу? Тийм ээ. Надад ганцхан шил хэрэгтэй. Фул метал алхимч. Болж чинь. Тэгвэл тохиролцъё. Чи намайг алж болно. Харин миний дүүг амьд үлдээ. Би чамд амлж байна. Зэнгэ сорвт Эдийг алахын даваан дээр хурандаа Рой цэргүүдтэйгээ ирээд Эдийн амийг аварна. Дүлийн алхимч өөрөө байх шив. Ямар азтай өдөр вэ? Өвхөл зохих буруу номтнууд өөрөө над дээр ирцгээгээд л.
Тэгээд сорвт Рой руу дайрсан. Рой ч хариу дайрахыг завдна. Гэвч морь орж ирсэн учраас Ройын тусгай зориултын Бэйли оч үсрэгэх боломжгүй болоод алуулах шахна. Аз болоход ахлах тэслэгч Риза амийг нь аварлаа. Задагсан хошууч Армстронгос дайраад орно. Тэгсэн олон дажидтай зэрэг тулдах боломжгүйг ойлгосон сорвт зовгдчихна. Тэд бүгдээрээ сорвтыг иш болон хүн болохыг нь мэдэж авцгаач. Дараа нь зогтхын оронд өөхөх сонголтыг хийсэн Эдэд ууралж замдад авсан ч үлдсэн гар нь салаад унчихлаа. Ингээд амьд үлдсэндээ баярлсан ах トゥ хоёр цаашид илүү сэрэмжтэй байхаар тохирцоодог. Оройн Рой хурандаа багийнхнаа цуглуулад хуралдана. Эшвалан овгийнхэн бол дорн зүгт байдаг Эшвала бурхныг шүтдэг дайчин овг. Одоогоос 13 жилийн өмнө манай улс Эшвалан овгийнхэнтэй зөрчилдөж, манай нэг офицер Эшвалан овгийн нэг хүүг буудаж алсан хэрэг гарч байсан. Үүнээс болж Эшваланчууд иргэний дайн дэгдэж, 7 жил үргэлжилсэн иргэний дайны эцэст төрийн алхимчдыг нэгтгэсэн томоохон хайрам тэдэн лөө дайрч ороод ихэнхийг нь хядсан юм. Би өөрөө тэдний нэг байсан. Тиймээс тэр хүний өшөө авах гэсэн зорилгыг ойлгож байна. Тэгсэн Эд гэмгүй хүмүүсийг алж байгаа сорвтыг дараагийн удаа таарвал өөрийн гараар зүйл дуусгах гэж зүтгэлээ. Гэвч тэр нэг гаргуулсан. Тэгээд алхимчийн хүчээ ашиглах боломжгүй болсон учраас бусд нь тэрнийг дагуургадаг. Тиймээс эхлээд Эд аал хоёрын эвдэрсэн хэсгийг засахаар болцгоно. Гараа засуулах шалтгаанаар механикч руугаа очихулсандоо Эд баяртай байлаа. Харин сорвт газар дорох муу усны сувгаар явж байна. Тэгсэн тэрэн дээр Гуратоны Энви хоёр ирсэнтэй сорвт тулалдахаар бэлдэнэ. Гэвч тулалдахаас өмнө шин улсын Лин Яо хоёр туслахтайгаа ирлээ. Тэд Гуратоны Энви хоёрыг барихаар хөөцөлдсөөр ирсэн нь энэ вэж. Учир нь тэднийг бариул философчийн чулууны сургийг гаргаж чадна гэж тэд бодож байлаа. Дагаад ирсэнд нь цохолдсон Энви Гуратонид тэднийг бүгдийг нь идэх зөвшөөрөл өгсөнд Гуратоны гидсэн хэлсэнд аврах том ам гараад ирлээ. Тэгсэн энийг харсан сорвт хүчтэй цохилдоор муусны хоолойг дэлбэлээд тэндээс зовгтаадаг. Энэ үеэр Ишваланчуудын бослогыг хүчээр дарсандаа одоо хүртэл харамсдаг Рой Армстронг хоёр цаашид яах талаараа зөвлөлдөж байна. Маргааш нь Эд галтэргэн цуваад механикч руугаа явж байлаа. Багын найз чадварлаг инженер Винритэйгээ уулзахулсандаа тэр баяртай байна. Тэрнийг ирж явах харсан Винри ихэндээ баярлсан ч хийж өгсөн автомейл гарыг нь юучгүй болгочихсон байгааг хараад өөрийн ирэхгүй хаалгалдаг. Тэгээд тэрнийг очролж угаад орж ирж үйлчлүүлэхийг туушаалаа. Ингээд Винри шүнжин унталгүй ажиллаж угаад Эдэд зориулаад хамгийн шилдэг автомейл гарыг бүтээж чадна. Энзор Эд ээжийнхээ булшиг ирэхээр цэцэг аваад очдог. Гэтэл тэнд Эд аал хоёрын эцэг алдарт алхимч Ван Хохен хэм зогсож байсанд Эд уурлана. Тэр автогаа харилцаа муутай болох нь илэрхээ. Учир нь багт нь ээжтэй нүлтэйгээд хаяад явсан гэж тэр бодож байлаа. Тэгээд тэр хоёр Винригийн эмээ Пинакогийн гэр рүү явцгаалаа. Зарим нөгөө талд Энви Гуратоны хоёрыг алдчихсан Лин Яо хоёр туслахтайгаа цаашид яхаа ярилцаж байна. Яранаас нь Лин Яо жирийн хүн биш, шин улсын ханхуу болох нь тодорхой болно. Тэгээд тэд философчийн чулууны сургийг гаргахын тулд Эдийг олж уулзахаар шийдэцгэн. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарлаа хандуулсан баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Дүрс солигдоход сорвт нэг үл таних газар ухаан орж байна. Хажууд нь Мэй охин нэг өвгөнтэй сууж байлаа. Би хаан байна. Чи хотын захад ядуусын хороололд байна. Мэдхий санаа зовоо. Энэ дэргэний дайнаас дөрвөж ирсэн Ишваланчууд цөөнгүй би. Тэгвэл намайг хэн аварсан бэ? Таныг муусны хоолойгоор урсаад явж байгааг чинь хараад татаж гаргасан. Маргааш өглөө нь Эдэг унтаж байхад аав нь сэмхэн явлаа. Тэгээд явхаас өмнө Винригийн эмээ Пинакад нэг нууцыг хэлж өгнө.
Чи Ксерксийн талаар мэдэндээ мэдэлгүй яахав. Ганц шөнийн дотор устдаж үгүй болсон домогдохот уу? Энэ улсад бас аимшигтай зүйл тохиолдох болно. Та энэ улсыг Ксеркс шиг сүрнгэх гээд байна уу? Энийг чамд анхааруулж хэлж байгаа юм шүү. Тэгэд тэрнийг явсанд яриаг нь нууцаар сонссон хэд ирээд тэрнээс Ксерксийн талаар асуулаа. Тэгээд Пинакагийн зааж өгсөн цөл рүү явна. Тэрнийг ирэхэд эртний домогт Ксеркс хотоос балгасал үлдсэн байна. Гэвч тэрнийг ирсэн даруйд хэдэн иш балаанчууд бүсэлж аваад барьцаалахыг оролддог. Ингээд хэдэг тултгаар бэлдэжээтэл Шаан гих хөгшин эмхэн ирээд болиуллаа. Иргэний дайны улмаас сүрсэн иш балаанчуудын зарим нь нутгаасаа дөрвөж тэнд толгой хорогдох болсон нь энэ байж. Та нар биднээс байгаа бүхнийг минь булааж биднийг ийм байдалд хүргэсэн гэдгийг би мэднэ. Гэхдээ Аместрианчууд бүгдээрээ муу хүмүүс биш ээ. Бидэнд туслахыг хүсдэг хүмүүс та нарын дунд бий гэдгийг ч би ойлгож байгаа. Иргэний дайны үеэр Аместриан эмчнэр эмээ бид хоёрын амийг аварсан юм. Тэгсэн амийг нь аварсан эмчнэр нь Эдийн найз Винригийн ээж аав нь болохыг Эд мэдээд гайхлаа. Винригийн ээж аав хоёр иш балаанчуудын боцолгыг дарах иргэний дайнд сайн дураар явж хүнд ширхтсэн олон иш балаанчуудын амийг аварсан байж. Гэвч харамсалтай нь амийг нь аварсан нэг шархтан тэдний амьд хүрснийг Шан эмээ хэлдэг. Би тэр хүний царайг харж чадаагүй. Тэр хүн духан дээрх том шарха боосон болдтой. Баруун гарандаа том шивэстэй. Иш улаан овгийн лам хүн байсан. Алигсан Эд тэр алуурчин нь соривт байж магадгүй гэж таамагладаг. Энэ үеэр ухаан орсон соривт дээр ядуусын хороололд нуугдаад амьдарч байсан багш нь ирсэнд тэр баярлалаа. Багш нь шавнартайгаа өмнө зөв рүү зүгтаасан ч тэнд байдал аюултай болсон учраас эргэж ирээд нууцаар амьдарч байгаа нь энэ байж. Багш нь тэрнийг өш хонзонгоо хойш тавьж үзэн ядалтаа тэсвэрлэхгүй бол өш хонзон улам илүү дайсагналыг бий болгоно гэж зовлоно. Маргааш нь Эдийг хотын гудамаар явж байтал Брэдли хаан болоод тэрний хүү тэрнтэй таарла. Хүү нь Эдийн улаан фэн байдаг. Та яг л хүмүүсийн ярддаг шиг жижигхэн биетэй юм аа. Тэгсэн Эд хуурлаад хацрыг нь базаад авсан ч аав нь хаан болохыг мэдээд жаахан бандна. Оройн Эд Винригээс авчирсан металла аалын өмнө тавиад алхимийн хүчээр тэрнийг засаж чадлаа. Тэгээд аавтайгаа таарсан гэдгээ. Аав нь тэр улсад хаимшигтай зүйл болох гэж байгаа талаар анхааруулсныг дүүдээ хэлээд цаашид яхаа ярилцчуутэл цонхон онгойж Лин ороод ирдэг. Тэгээд шууд хажуугаар нь гарч өрөөнд байсан хоолыг нь идэж эхэлсэнд мань хоёр гайхацгаана. Би та хоёрт хомон курус барихад чинь туслая. Бид ч бас тэдний нууцыг мэдмээр байна. Тэгээд тэр өөрийгөө шин улсын хааны 12 дугаар хүү гэдгийг хэлээд хаан аавынх нь бие муу байгаа учраас хаан хүү гүнжүүд хаан эцгийнхээ тааллыг олохын тулд философчийн чулууг дор бүрнээ хайцгааж байгаа гэдгийг тайлбарладаг. Зангидэд соривт болоод хомон крусуудын анхаарлыг татахын тулд зариуд хотын төв талбайд олонний нүдэн дээр хүчээ ашиглаж машинд мөргүүлсэн мухалгийг заасаж үзүүлдэг. Тэгсэн төлөвлөгөө нь амжилттай болж тэднийг холдож амжаагүй байтал соривт гарч ирээд нөхдүүд рүү шууд дайрна. Энийг нь хүлээж байсан мань хоёрч тэрнтэй тулалдцгаана. Энэ үеэр Эдийн хиймэл гараас үлдсэн нэг боолтыг өгөхөөр ирж явсан Винри тэднийг соривттай тулдаж байгаа сургийг сонсоод яарад очно. Тулааны жимээгээр Рой хурандагийн цэргүүдч тулаан болж байгаа газар руу цуглаж эхэлсэн бол ойролцоох нэг байшингийн дээврээс Энви Гуратоны хоёрч тулааныг ажиглацгаана. Гэвчлэн Яо хоёр туслагтайгаа хэрж Гуратоныг байшингаас түлхэж унгаад Энвиг барьж авахаар бүслээд авдаг. Харин нөгөө талд Эд хаал хоёр соривттой Эд ширүүн тулалдсаар л байна. Зангид тулаан түр завсралхад Эд соривтоос Винригийн эцэг эхийг алсандаа харамсдаг эсхийг асуулаа. Гэтэл энэ үеэр тэнд ирсэн Винри яриаг нь сонсоод соривтоос эцэг эхийг нь яагаад алсныг асууж уйлж эхэлдэг. Тэгэд хажуудаа хэвтжүүлсэн цэргийн гарбууг авч соривт руу чиглүүлсэн ч буудаж чадсангүй. Тэгсэн соривт Эд рүү дайрлаа. Эд өөрийгөө хамгаалахын оронд Винриг хамгаалсанд соривт тэдэн лөө дайрахаа болоод тэндээс яваад өгнө. Винри соривтыг буудаж чадаагүйтэй харамсаад уйлсанд Эд тэрнийг тайвшруулна. Чи Ресембол дэх гар хөлгүй олон хүнд тусалж ирсэн. Чиний энэ гар бол хүн алахын тулд биш, бусдад туслах зориулалттай гар. Энэ үеэр Лин Яо хоёр туслагтайгаа Энви Гуратоны хоёрыг барьж авах гэж янз бүрээр оролдож байсан ч барьж чадахгүй байлаа. Нэг нь нохой болж хувираа зүгтаах гэсэн Энвиг хөөсөн бол
Ли нэмэгтэй туслахынхаа хамт Гуратоныг барих гэж оролдоно. Тэгсэн Фюрер Брэдли ирлээ. Тэгээд Лин тэдний хооронд ширүүн тулаан өрнө. Брэдлитэй тулалдаа дийлэхгүйг ойлгосон Лин тэрний боолттой нүдний ардлаар гарч зүгтайх гэж оролдсон ч Брэдли боолттой нүдэрээ харж чаддаг болж тайрлаа. Тэгсэн Лин тесрэх бөмбөг ашиглаад эндээс зүгтаж чадна. Гэвч шоргоцсон туслахаа үүрээд гүйж явсан учраас хурдан зүгтэж чадахгүй байлаа. Тиймээс туслах Ранфан нь ханхүүгээ дайсанд бариулахгүй тулд гараа тасалдаг. Тэгээд тасарсан гараа нохоноос уйж Брэдлиг чулуу хөөлгөд өөрөө Линээс салж муусны нүх дагаад зүгтаадаг. Харин нөгөө талд мань хоёр соривттой тулалдсаар л байна. Тэгсэн дэдэн дээр Гуратоны ирж соривтыг идэхээр дайрна. Гэвч тэнд дамжиж ирсэн Лин Гуратоныгийн аманд тесрэх бөмбөг чигсэнд тэр тэдний өмнө дээлэ бүсэрлээ. Тэгээд нөхрийг эргээд бүрэлдэж эхлэхдээ зэрэгцээд ээд төмөр замын төмрөөр төмөр трос бэлдэж өгсөнд Линч Гуратоныг сайн гэгч нь хүллээ. Тэгсэн Винри Риза хоёр ирж соривтыг шархтуулаад Линийг Гуратоныгийн хамт аваад зүгтсэнд даал хоёрч соривттой тулалдахаар үлдцгэн. Тэгсэн тулалдаж эхлэхээс өмнө соривтын хойноос ирсэн Мэй шаргацсан соривтыг аваад зүгтаана гэж. Оройн гараа таслуулсан Ранфаныг болоод тэрний нөхөд эмчтэр авчираад мис засалд оруулсанд Рой Мустанг хурандаа ирж Линтэй уулзлаа. Тэгэд тэд Рой хурандаад баригдсан Гуратоныг харуулхад хомон крусууд цэргийн дээд удирдлагад шургалж орсон байж магадгүй гэж хардж байгаагаа Рой хурандаа хэлдэг. Задагсан Лин тэдэнд Фюрер Брэдли өөрөө хомон крусуудын нэг болохыг анзаарснаа хэлнэ. Хурандаа Ройч тэрнийг хүүгээ өргөж авсныг санаад өнгөлн далдлалт болгож хүүхэд өргөж авсан болохыг нь ойлгоно. Ингээд тэд ихний боломжн дээрээ Фюрер Брэдлиг түлхэж унгахаар ярилцлаа. Тэгсэн энэ яриаг нь өрөөнд хүлээтэй байсан Гуратоны анхааралтай сонсож байлаа. Дүрс солигдоход Фюрер Брэдли өөрийг нь бүтээсэн эцэг гэгчдэр ирж байна. Тэгээд Ройыг ашиглаж портлыг нэг төлөвлөгөөтэйгөө хэлсэнд эцэг тэрнийг өөрөө мэдээд хийхийг даалгана. Харин нөгөө талд Мэй ариусгалын хүчээ ашиглаад соривтын шархтай хөлийг эмчилж байна. Гэвч соривт аав ээжийг нь алсан Винригийн талаар бодсоор л тэр нарийн учрыг нь ололгүй эцэг эхийг нь хөнөөсөндөө дотроо үргэлж харамсаж явдаг нь илэрхий. Оройн Риза ахлах тэслэгчтэй уулзаж Ишваланчуудтай хийсэн иргэний дайны талаар асууна. Ризаг цэргийн актама дөнгөж төгсөж байх үед тэр дайнд дэгдэж Риза дайнд оролцож байж. Дайнд дуусахгүй 7 жил үргэлжилсэн учраас Фюрер Брэдлигийн зарилгаар төрийн алхимчдыг дайны талбар руу илгээснээр тулаан хүч тэнцвэргүй болж Ишваланчууд хядуулсан нь тэр байж. Тэр үед дөнгөж актама төгсөж ирсэн Риза мэрэгэн будагчийн үүрэг хүлээж Ройн амийг аварч байж. Харин Ишваланчуудын хувьд байдал муугар иргсэн байлаа. Тиймээс алхимчид тосгонлон дайрахад соривтын ах соривтод бүх судалгаагаа өгч зүгтаалах гэж байсан ч хамтдаа дайралтад өртөж соривт нүүрэндээ хүнд шарх авч өрөөсөн гаргүй болж байж. Тиймээс соривтын ах Ишваланчуудын шилдэг алхимч соривтын гарыг эмчилж өөрийнхөө гарыг тэрэнд өгсөн байлаа. Гэвч дөнгөж ухаан орсон соривт ахыг нь Аместрианы алхимчид алсан гэж бодоод хутга аваад өөрийг нь эмчилж байсан хоёр Аместриан эмчийг хөнөөсөн нь эдийн найз Винригийн аав ээж хоёр байж таарчээ. Удалгүй дайнд дуусч Ишваланчууд бүрэн ялагджээ. Гэвч дайнд алхимчдыг толгойлж оролцсон хошууч Рой Мустангийн хувьд энэ бүхэнд маш сэтгэл дундуур байжээ. Учир нь энэ дайнаас болж олон гэмгүй хүмүүс амиа алдсныг тэр сайн мэдэж байлаа. Тэгээд Рой нэгэн Ишваланхуг оршуулад сууж байсан Риза дээр очиод тэр хоёр цаашид хамтарч ажиллахаар болдог. Учир нь Ризагийн аав Рой Мустангийн багш Дүлийн алхимыг хөгжүүлэхийн тулд бүх амьдралаа зориулсан эрдэмтэн байжээ. Маргааш нь Мэйээс төөрч үлдсэн бяцхан панда Шио Мэйг аваад гудамжаар явж байгаад Мэйтэй тайрлаа. Гэвч Мэйг хараад тэрнээс нуугдаж нууцаар дагдаг. Тэгээд эдаал хоёр соривтын нуугдаж байгаа газрыг олж мэдцгэн. За тэгээд Мэйг явсны дараа соривт руу яваад очдог. Сайн дураараа бууж өгвөл амигч нь өршөөй. Өөрөө ингэж хүрээд ирдэг чинь сайн хэрэг байна. Тэгээд соривт руу дайрсанд энэ удаад илүү бэлтгэлтэй байсан тэрнтэй тулсангүй. Алсын зайнаас тулалддаг. Чиний зүүн хөл чинь шарахтай үсттэй. Тийм болохоор чи намайг хизээж гүйцэхгүй. Бас чи надад гараа хүргэж чадахгүй бол
Бусдаар чиний чадвар тийм ч онцгой биш гэдгийг би ойлгосон. Халз тулалдаа дийлэхгүйгээ ойлгосон Соривт газар цөмөлж доош зүгтаасан ч энийг нь мэджүүлсэн Аал доороос нь тосоод бариад авна. Тэгсэн энийг тооцоолсон байсан Соривт зөвхөн давхрын шалыг биш байшинг бүхэлд нь цөмлөөд эвдэлсэнд Аал хоёр тэрнийг дахиад алдах шахна. Тэгээд Соривтыг дайрахаас өмнө амжиж хүчрхэг баруун гарыг нь хамтаа бэхэлж хөдөлгөөнгөө болгож чадлаа. Энэ үеэр Рой хурандаа Риза хоёр Винритэй хамт ирлээ. Тэгээд Винри яагаад эцэг хийг нь хөнөөсөн болохыг асууна. Би юу ч гэж хэлсэн хангалттай тайлбар болж чадахгүй. Би аав ээж хоёрыг чинь хөнөөсөн болохоор надаас өшөөг авах хэрэгтэй цорын ганц хүн бол чи. Тэгсэн Винри шархтаж цус алдаж байсан гарыг нь боож өгч байна. Аав ээж хоёр минь энд байсан бол бас л ингэх байсан гэдэгт би итгэлтэй байна. Чи бол миний аав ээж хоёрыг аварсан хүн. Тиймээс энэний цаана шалтгаан байж л таарай. Чи намайг уучлж байгаа юм уу? Би чиний хийсэн зүйлийг уучлаагүй. Гэхдээ би чамайг үхээсэ гэж хүсэхгүй байна. Тэгсэн Соривт багшийнхаа сургаж байсан. Бэд тэрний хийсэн аимшигт үйлдэлийг уучлахгүй байж болох ч энэ үхлийн тойргийг зогсоохын тулд эцсээ хүртэл тэсвэрлэх ёстой гэсэн үгийг саналаа. Бас ахын тэрэнд Бэд дандаа сөрөг бодлуудтай автсаар байвал энэ дэлхий сөрөг байдлаар дүүрнэ. Энэний оронд бид эерэг бодлуудаа нийлүүлж энэ дэлхийг эерэг байдлаар дүүргэж болно шүү дээ. Ээж хэлж байсныг санана. Винри Соривтын шархыг боогод босох үед тэрэнд эцэг хинхэн сүнс харагдаг шиг болно. Одоо зүгээрээ би дахиж ойлгохгүй. Винри ийм бодолтой байгаа ч Аал бид хоёр чамайг нэвширтэлчин зодож Рокбелийнхний булшийг харуулахыг хүссэн хിവэр байгаа шүү. Бид чамд шудраг шийтгэлийг чинь амсуулах болно. Би бол аимшигт дайны улмаас бий болсон үзэн ядалтын үр дагавар. Наад шиг адгийн амтэн муу усны нүхэнд ялзарч хоцор бол зохино. Намайг сонс. Одоо уучлал гуйлагад юу ч өөрчлөгдөхгүй. Бас би уучлагдахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ намайг уучлаарай. Энэ үеэр Лин тэнд иртэл араас нь Гуратоны хөөгөөд ирлээ. Мустанг чи ластыг алсан. Мустанг. Ингээд Гуратоны тэдэн лөө ширүүн дайрсанд. Тийм ширүүн дайралтад өртөж үзээгүй манхид бүгд гайхан сандарцгаана. Тэгээд тэд шархтсан Рой хурандаг аваад явх хооронд Гуратоны тэнд байсан Винри лөө дайрлаа. Тэгсэн Соривт тэрний урдуур орж амийг нь аварна. Аал хоёр Ройг машинд суулгаад Соривтыг алах гэж байсан Гуратоны лөө дайрахаар бэлтцгэн. Тэгсэн Энви ирээд Гуратоныг Мустанг хоёрыг идэхийг эцэг хоригдсан гэдгийг хэлсэнд Гуратоны тэдний оронд Линийг идэхээр шийддэг. Тэгээд Лин Энви хоёрыг тулдж байх зур Гуратоны дайрсан ч Линий урдуур орсноор Лин Энви гурвуулаа Гуратоныг залгиулчихдаг. Ингээд тэднийг залгисан Гуратоны хөдөлгөөнгүй хүчсэн бол Аал байж адан хашгирсаар хоцорлоо. Эдэг ухаан орхоод тэр аимшигтай үнэртэй газарт хэвтэж байна. Тэр газар бүхэлдээ цусаар хожигдсан болохыг мэдээд өөрийгөө Гуратоныгийн гидсэнд байгаагаа ойлгоно. Тэгсэн Лин бамбар барьсаар ирсэнд Энви ч бас ирлээ. Энви, эндээс яаж гарахыг хэлдэ. Эндээс гарах ямар ч гарц байхгүй. Бид энд үрд гатсан. Гайхалтай юм аа. Гуратоны муу тэнийг новш намайг хамт залгичих гэж. Гуратоны бол эцгийн бүтээсэн үнний портал. Үнний портлоо. Гэхдээ миний мэдих үнний портлоос өөр л байна да. Тийм ээ. Тэр жинхэнэ үнний портлыг бий болгож чадаагүй. Энэ бол эцгийн хийсэн бүтлгүүтлүүдийн нэг. Бодит байдал хоорондын хоосон орон зай. Эндээс хинч гарч чадахгүй. Та гуравч доройтсоор эндээ өгцгэн. Задагсан ууралж Энвиг цохиод авсан ч ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Тэнийг новшнууд үхэхээс ч өмнө та нарт сони юм харуулъя л да. Тэгэд тэр нүдэн дээр нь хувирч аврах том биетэй болоод жинхэнэ төрхөө харуулсанд Лин хоёр гайхаж сандарснаар кино маань конец фильма. За энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой киног хэдэн бороонд нь бэлмэнг урамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипстэй хамтран хүргэлээ. Хаан Чипсээ аваад задлаад хоч. Та нарт маань тэгээд хэр санагдав та? Хэрвээ дараагийн өөр нэг ангийг гэх юм уу та үзхийг хүсвэл штэ. Та нар маань комент бичээрэй, бас лайкаар бөмбөгдөөд өгөөрэй.
Тэрийг чинь харж угаад хэдэн бараанууд нь ярьж өгөх хэсгээ шийднэ гэж. За тэгэхээр та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. Бас Сабадраг бол Сабадарч нэгдээрэй. Хэдүүлээдээ дараагийн бас нэг галзуу тайлбараар эргээд уулзцгаая.